Сайн байцгааны хүмүүст үзэгчтэй ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг эхэлж байна. Манай өнөөдрийн дугаараар бид бүхэн Солонгосын үндэсний телевиз KBS-тэй танилцах болно. Тэгэхээр KBS-ийн төв байранд ирсэн байна. Тэгээд одоо энэ KBS On гэсэн жуулчдад зориулсан тийм музейд очих болно. За тэгэхээр бид одоо энэ байшингийн үүдэнд ирлээ. Тэгээд энэ байшингийн үүдэнд бол KBS телевиз яг банкын нэвтрүүлгүүдийн зураг авахулдаг боломжтой газар байна. Энэ нэг өдөр 2 өдөр нэг шөнөсөн юм нэвтрүүлэг их байна. Энэ KBS мэдээ, KBS 9 цагийн мэдээ. За тэгээд энэ талд хүүхдүүд зураг авахулж болох юм байна. За тэгээд энд их сонирхолтой байна. Энэ бол Music Bank, K-pop одуудын зурагтай энэ K-pop одуудын энэ Music Bank 7 хоног болгон гардаг, 5 дахь өдөр гардаг. За энэ бас юм нэвтрүүлэг байна. За энд яг жүжигчд болон дуучдын зургууд байна. За энэ KBS-ийн мэдээний KBS News гэсэн байна. KBS-ийн 9 цагийн мэдээ байна. Тэгээд энэ сандал дээр суугаад зураг авахулдаг байна. За тэгээд манай мэдээ эхэллээ гэж мэдээгээ хийдэг байна. Манай аялал үргэлжилсэн. Тэгэхээр одоо бид нэр KBS On гэдэг яг музейд орё. За тэгэхээр энэ нагны урсгал гэсэн киноны зураг энэ нэг цэрэг байна. Энэ камера. Энэ нэг нагны урсгалын жүжигчд. За одоо бүгдээрээ дээд давхрыг үзье. За тэгээд одоо 2 дахь удаад ирлээ. За энэ телевизийн түүх байна. 1977 оны 1 сарын 1-ээс эфир цэцгэлсэн. Тэгээд яг он цагийн дараа яг түүхэн он цагийг одоо бичсэн байна. За одоо энэ KBS-ийн дагуулт телевиз, KBS Star, KBS Hot, KBS-ийн мэдээ нэг дуу хөгжмийн KBS Sport сууг тэгээд киноны ихтэйг хүүхдээ сууг байд. За одоо энэ өрөөнд бол шалган дээр яг ингэж янз янзын хөтөлбөрүүд байсан. Эхлээд KBS мэдээ, дараа гэх ингэж янз янзын хөтөлбөрүүд байна. KBS-ийн 5 цагийн мэдээ. За. Телевизийн кино театр байна. Энд ингээл кино үздэг байна. Гэтэ кино үзэх цаг болоог байна. За энд хийжсэн кинонод нь байна. За энэ камер яг энэ камера эдгээр дуулт юм байна. За энэ KBS нэлээд олон жилийн өмнөөс Солонгосын түүхтэй бас холбоотой. Солонгосын түүхэн кадруудыг авч ирсэн түүхтэй сувг байгаа. Тийм учраас тийм үндэсний телевиз байгаа юм аа. Эдний үе түүхэн хөтлөгч, суулжлагч нарын зураг энд байна. За энэ бас одоогийн энэ хоёр хөтлөгч байна. Тэгээд өмнөх нь тэрний өмнөх, тэрний өмнөх гэсэн янз янзын юмнууд байна. За энэ бол түүхэн кассетнууд байна. За тэгээд энэ KBS-ийн нэг World гэдэг гадаадд гардаг телевиз. Тэгээд яг ямар улсуудад гардаг, ямар яг хэлээр гардаг вэ гэсэн юм энд үзүүлсэн байна. За дараагийн энэ заадал KBS-ийн микрофон болон камерын талаар гарсан байна. За энэ бол KBS-ийн нэлээд дээр үе камера. Харин энэ бол KBS үе үеийн түүхэн зураг болох микрофон байна.
янз янзын нэртэй янз янзын оноод тэмүүлжсэн микрофонууд. За харин энэ болондоо янз янзын оноод тэмүүлжсэн дууны найруулагч ашиг тэгээ дууны ингээд тохиолдод одоо яаж сонсогдохоо, хэрхэн сонсогдохоо, ямар хөгжим айн юмхүү гэсэн. За энэ харин зураг телефон радио гаргаж ирсэн зүйлүүдээ бичсэн байна. Тэгээд манай TBS-ийн 9 цагийн мэдээ хийж байна. За тэгэхээр өнөөдрийн мэдээгээр гадаад мэдээ гарна. За гадаадын 3 улсын ерөнхийлөгч уулзсан байна. За тэгэхээр манай улсын шинэ ерөнхийлөгч Мөнжээ дараагийн ерөнхийлөгч сайн мэцэлбэр гэдэг манай TBS-ийн радио эхэлж байна. За Сөүл хотод 1 цаг 23 минут болж байна. Одоо дуугчмын нэвтрүүлгээр үргэлжилсэн. Сөүл хотын аялал TBS телевизээр дуслаа. Дараа дугаар хүртэл баяртай.